Монгол улс Орос улбаны улстай хамтран хэрэгжүүлэх хэлэлцээр олон гэрээнүүд яригцаар байна. Зарим нь хойшлоод байгаа ч үндэсний эрх ашгаа эхэндэн тавих нь зүйтэй байна. За энэ сэдвээр сэтгүүлч уянга та бүхэнд мэдээллийг дэлгэрүүлж өргөх гэж байна. Үзэгчтэй орон мэндийг хүргэе. За тэгэхээр Монгол улс Оросын улбаны улстай буюу хойд хөрштөөгөө яг одоо хамтын ажиллагааны хүрээнд ямар төслүүд дээр хамтран ажиллаж байгаа вэ? Ямар төслүүд яригдаж байгаа юм бэ гэдэг мэдээллийг та бүхэнд маш товчхон харуулъя. За анх бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдэг одоо ийм байгууллагыг үүсгэе. За ингээд төмөр замын одоо ийм тээврийг хөгжүүлье гэдэг хүрээнд 1949 онд бол анх одоо яригдаж эхлээд за ингээд ажил хэрэг болсон байдаг. За ингээд харахад бол Улаанбаатар төмөр замын хувьд одоо хувь нийлүүлсэн нийгэмлэг гэж байгаа хэдэж гисэн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьд жишээлбэл яг одоо үйл ажиллагааг нь менежментийн хэрхэн удирдах вэ? За төлбөр мөнгөний хувьд ямар байх вэ гэдэг дээр нарийн тогтсон мэдээлэл байхгүй, хуулийн зохицуулалт байхгүй өдийг хүрсэн. Улаанбаатар төмөр замын газар нь болохоор бараг л тэр одоо Оросын мэдэлд байгаа юм шиг ямар нэгэн төлбөр бол манайх авахгүй. За дээрээс нь Улаанбаатар төмөр зам нь өөрөө бол байгуулагдсанаас хойш Монголын нутгаар явахдаа ямар ч хүрэгтгэл хийгээгүй. За ингээд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьд гэхэд одоо яг энэ үр ашиг өгөөж нь бол доогуур гэж одоо мэргэжлийн эдийн засгчид бол дүгнэдэг. За харин одоо өмнө яригдсан ТЭЦ 3-ын өртгөл шинжилгээний ажил байгаа. За үүнийг бол 2021 оноос эхлэн яригдаж эхлээд за одоо ингээд ерөөдөө яг энэ дээр бол Оросын улбаны улсаас нийтдээ 1.3 тэрбум евро буюу ойролцоогоор 4.8 их найт төгрөгийн зээлийг аваад за энэ ТЭЦ 3-ын өртгөл шинжилгээний ажлыг эхлүүлнэ гэж бол ярьж байгаа. За гэтэл энэ нь бас нөгөө талдаа харахад хит өндөр дүнтэй мөнгөн дүнгээр одоо ийм өртгөл шинжилгээний ажил хийх гэж байна гэдгийг бол шүүмжлэх хэсэг байгаа. Харин нөгөө нэг хэсэг нь бол Монгол улсад бол яалтчгүй эрчим хүчний салбар чухал, тэр дундаа ТЭЦ 3-ын өртгөлийн ажил бол чухал учраас бид бүхэн энэ шаардлагыг хүлээж авахаас өөр аргагүй төрсөн гэдэг ийм тайлбарыг хэлж байна. Цахилгаан дулаанаар хангаж байгаа гол одоо станц бол 3-4 дэх цахилгаан станц шүү дээ. Тэгэхээр энэний шинжилгээний асуудал бол бид Оросын улбаны улстай хамтарч ажиллах нь бол одоо туйлын одоо боломжтой зүйл. Оросын улбаны улс бүгд найрамдах хятад тус хооронд бол одоо байгалийн хийг манай улсаар дамжуулан явуулах гэж байгаа. За энэ нь бол нийтдээ 900 гаруй км урттай ийм төсөл байгаа. Энэ төслийг анх 2022 оноос эхлэн ярьж эхэлсэн. За ингээд үүнээс хойш бол одоо жишээлбэл 2022 онд гэхэд техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон гэх мэтчлэнгээр олон одоо явц үргэлжилж байгаа. Гэхдээ энэ хийн хоолой манай Монгол улсаар явуулах нь Монгол улсад өөрсдөд нь эргээд ашигтай юу үгүй юу гэдэг дээр бол тодорхой бас нарийн тооцоолол гарч ирээг байгаа. Тэгэхээр энэ талаар мэдээллийг илүү тодорхой болгох шаардлагатай. Монгол улс өөрсдөө бол ахуйн хэрэглээнд бол авч хэрэглэх боломжгүй, авч хэрэглэгч ёсгүй гэдэг бол мэргэжилтнүүд хэлж байна. Миний хувьд бол ахуйн хэрэглээнд бол Оросын байгалийн хэрэглэх ямар ч шаардлага байхгүй. Бид яг гэвэл эрчим хүчний бие даасан байдлаа яаж хангах вэ гэдэг асуудал эргэж шít. Тэгэхээр бид нар улам одоо хамааралтай байх энэ зүйлээс бол аль бол татгалсан. За тэгвэл 2024 онд яг Евразийн эдийн засгийн холбоотой Монгол улс чөлөө судалгааны төр хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэдэг аль бие усны одоо бас ийм шийдвэрт хүрээд энэ хэлэлцээрийг бол одоо 6 дугаар сар хүртэл хойшлуулад байна. Гэтэл яг энэ Евразийн эдийн засгийн холбооны 5 улстай Монгол улс чөлөө судалгааны төр хэлэлцээрийг байгуулах юм бол за эдгээр улсаас 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Монгол улсад бол ямар нэгэн татваргүйгээр орж ирэх боломж нь бүрдэнэ. Харин эсвэргээр Монгол улсын хувьд бол нэг 38 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг л тухайн улс орнуудад экспортлох боломж нэгдэж байна. Нэгсэндээ энэ хэлэлцээрт нэгдэн орох нь Монгол улсын хувьд бол ямар ч үр ашиггүй гэдэг судалгааг Монгол Улсын их сургуулийн багш нар гаргаад байгаа. Гэхдээ үүнийг бол одоо үл харгалзан ямар нэгэн байдлаар энэ хэлэлцээрийг бол одоо байгуулах хэмжээнд бол хүрээд байгаа. 6 дугаар сард байгуулна гэсэн ийм хүлээлттэй байна. Импорт талдаа бол 4.7% өсгөр гарч ирж байгаа. Гэтэл 3 тэрбумын одоо 4-5 орчим хувь 100 саяын одоо 3-4 орчим хувийн өсөлт гэдэг бол бас л одоо маш тийм ялгаатай өсөлтүүд бол харагдах нь ойлгомжтой. 2021 оноос эхлээд яригдсан Чингис хаан олон улсын нисэх буудалд түлш нийлүүлэх хэлэлцээрийг одоо яг одоо хэдийгээр одоо ардчилсан намын бүлэг болоод холбогдох хүмүүс бол энэ хэлэлцээрийг байгуулахыг төр хойшлуулъя, авч хэлцгийг нь хойшлуулъя гэдэг ийм мэдээлэл өгч байгаа хэдий ч гэсэн яг энэ хэлэлцээрийн үрээнд Монгол улсад ашигтай одоо төдийлөн заалтууд бол харагдахгүй байгаа гэдгийг албаныхаа онцолж байна. Яагаад гэхээр энэ түлш нийлүүлэх хэлэлцээрт Монгол болоод Оросын улбаны улс хоорондын хамтарсан компани байгуулад за тухайн компани одоо 60%-ийг нь бол Монгол улс
эзэмшнэ гэж хэлж байгаа. Гэсэн хэдий ч гэсэн за тухайн одоо компани хувьд ямар нэгэн байдлаар маргаан ч юм уу үүслэх гэхэд Орос улбаны улсын арбитрийн шүүхээр шийдвэрлэн гэх мэтчлэнгээр хэд хэдэн заалтууд нь өөрөө эргээд Монгол улсын эрх ашигыг зөрчсөн ийм заалтууд олон орж байна гэдгийг бол салбарын онцолж байна. Тийм учраас энэ хэлэлцээрийг бол Монгол улс байгуулахгүй байх нь зүйтэй гэдэг дээр тэд байр суурь илэрхийлж байна. Зах зээлийн шугамар дахиад ингээд тодорхой хугацаанд явах боломжтой. За өмнө нь бол одоо тодорхой нэгэн байгууллагт илс гэдэг тийм шаардлагууд ирдэг байсан бол одоо шууд юм дэд бүтц болон бусад ийм томоохон бүтцүүдийг нь хяналтандаа оруулах юм бодлого бол хэрэгжүүлж байгаа. За тийм учраас бол их гүрнүүдийн ийм бодлогот жижиг ус бол мэдээж зохицоход хэцүү. Гэхдээ ямар ч байсан бол тэглээгээд одоо зүгээр хараад байж болохгүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар энийг одоо бодлогын сонголтуудыг бол бид нар гаргаж явах хэрэгтэй. Үндэсний компаниудыг одоо эхний ээлжинд оруулсан давуу эрхтэй байх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол одоо бүр 20-30 жилээр тийм гэрээ байгуулад бүр тийм хатуу нөхцлөөр хийгээд байх ямар ч одоо техникийн үндэслэл эдийн засгийн шаардлага нь харагдахгүй байгаа. Өгөөж багтай байхад одоо энэ хилцээрүүдийг байгуулах гэж оролдож байгаа нь өөрөө үндэсний эрх ашигаас давсан эрх ашиг яригдж байна гэдгийг бас одоо иргэд хэлээд за зарим нэг иргэд бол Сүхбаатарын талбайд эсэргүүцэж байгаа юм. Энэ өдөрсө эргэтгэж гэрээвл биш байхгүй. Тэгэхээр Монгол улс Оросын газыг Монголын нутгаар явуулахын тулд барьцаанд орох юм уу? Энэ одоо харин юу хийгээд байгаа юм те? Ийм хөрөнгө мөнгө байхгүй чинь яагаад энийг итгэхийлэн улаарад байгаа юм? Орос улбанаас бүгд найрамдагтаар тустай Монгол улс бол одоо иж бүрийн стратегийн түвшилтэд байдаг. Энэ харилцаагаа илүү хөгжүүлэх нь зүйтэй. Тэгвэл альва одоо шийдвэрийг гаргахдаа үндэсний эрх ашигыг нэгдүгээр тавих нь чухал гэдгийг тэд бас тодтогч байгаамаа. Мэдээлэл хүргэлээ.